Росс маш гоё хурмаг хөдөлгөөнөөр өөртөө зай гаргасан. Дундын зай шидэлт амжилттай болсон. Тоглолтын нээлтийн оноо. Шов чонгоруудын урд чугмын хамгаалтыг бас Маккензи мөр нэлээд их шалганда. Цэрэнбаатар 3-аас олон зай шидэлт оноо болсон. Зохон Бродерсын товтлогоо тогтхоор болсон. Тэмүүжин хүлээж аваад дундын зай шидэлт амжилттай. За энэ цаг бол бас Тэмүүжингийн маш сайн шиддэг. Баатарын эсрэг тулсан Цэрэнбаатарын хамгаалт сайн болсон шүү. Баасандарч бөмбөг таслаад урагшаа хурдан тоглоом. Релерос ардаас нь нөхөж ирж хамгаалсангүй сувсул 2 оноо. Басгал явсан Миндуэр бөмбөгтэй Ишибаши хангалттай зай гараад ирсэн. Юма Ишибаши 3 оноо шидэлтийг амжилттай болголоо. Өдөр уушаа давтахыг эхлүүлсэн Релерос Маккензи мөрийн эсрэг. За нэг тохиж аргалаад өөрийгөө сулсан шидэлт амжилттай. Амжилттай давтахонууд явсан. Энэ давтахон дээр тогтож байгаа юм байна гэсэн лавгцэнд бөмбөг таслаад урагшаа хурдан давтаход цагирган дээрээс давтаад багийнхаа 7 хоног авч байна. За Маккензи мөр нэг л луур амсгал тааруул байгаа харагдаж байна да ерөөсөө. Гэсэн юм тоглогчтой. За Маккензи мөр баруунда яваад орсон. Жуулт болдгоо. Урагшаа хурдан давтаход лавгцэнд давтахоо навчтай болсон. За энэ 45 дээр гаргаад өгсөн Юма Ишибаши сул шидсэндээ шидэлтэд алдсан. Баштарч 2 дахь боломжийг үүсгээд дэшээ явахыг алдаа салгажээ. Их гоё хөдөлгөөнүүд гэхдээ доор нарийн лавцэнд маш мэдрэмжтэй бөмбөгийг суулаад авсан. Урагшаа хурдан давтахад Батуйг орж ирсэн. Дөрвөлийг авлаа. Тулга 3-аас тулгын олон зай шидэлт оновчтой. За маш олон тоглолт. За тулга эхний хамгаалагчаа харгалаад тэр чигээрээ бодтой талбайг онгойлгосон. Шонхруудаас их хойрог ам. За 1-р үеийн сүүлчийн 1 минут үргэлжилж байгаа. Баасан дээр сувсул 3-аас. За энэ тоглолтод бараг давтгааны скуу дуусч байгаа. Тавцэнд хотын зай шидэлтэд алдсан өсгөөр давтгааны самбарыг аваад нэмчлээ. За үнэхээр юм нэг хурд хүч өдрийн Цэрэнбаатар Дашторж 3-аас маш гоё давтгааны сонголт Дашторж олон зай шидэлт оновчтой болсноор 2-ын тоглолтын 1-р үе 28-24 харьцаатай Зохон Бродерсугийн онооны дамгаалдаар өндөрлөө. Шидэлтэд алдсан. Аарон Джонс давтгааны самбарыг авсан. Өсгөөр 3-аас явуулсан. Шидэлт амжилттай болсон. За хийж чадахгүй зүйл алгаа. Өчигдрийн тоглолтын төдийлөн сайн тоглолтыг үзүүлж чадаагүй. За өнөөдөр харин тэр тоглолтуудаа эргэн засахыг харцгаая. Холын зай шидэлт оновчтой болсон. Өнөөдөр зүрчсэн. Завчин дээр Батмандах найдвартай сударсан шидэлт амжилттай. За энэ залуу бол үнэхээр нэмбай шидэлт юм билээ. За гүүг тоглогч хайгаад байгаа өөрөө гарч ирээ шууд холын зай шидэлт гүйцэтгсэн амжилттай болсон. За яг л өөрийгөө сайн гол ороод харин бөмбөг алдчихлаа. Зөрөөд шонхруудаас Рейлер бас ахаж хийдсэн энэ удаа шидэлт амжилттай. Хурдан давтахоонд Батуйг нэг мөргөж контакт аваад дээш явсан. Довтлогоо оновчтой нэмээд алдаа салгасан. Хүний илүүтэй давтлах боломжтой лавгц завчин дээр үлдээсэн олон зай шидэлтэн амжилттай болсон. Зүгээр зогсоод байдгүй өөрөө бас бөмбөггүйгүй сайтай юм тоглогч. Энэ удаад харин тааруухан дамжуулалт таслагдаад Батуйг уран давтахоод довтлогоо оновчтой. За өнөөдөр ч харин Батуйг довтлогооноос хаалт оновчтой. Тэмүүжингийн довтлогоон дээр Джонсын хаалт оновчтой болсон. Буцаад уран давтахоод Хов чонхрууд ад цайгийн Батуйг үнэхээр зогсоогдохгүй нэ. Хөлөө урд дуулан залтаар даргалахгүй бол Тэмүүжин дундаас шидэлт амжилттай. За Тэмүүжингийн шидэлт оновчгүй болсон. Өөрөө самбраас бөмбөгийг аваад дахиад нэг боломж. За хамгаалтын самбараа авдггүй дээ Зохон Бродерс төгсгөлд төгөлдөр 2 оноо авлаа. Үе дуусах болоогүй байхад 4 болчихно гэдэг бол тааруу мэдээ. Маккензи мөр 3-аас шидэлт өөж байгаа цагт тунлаа. Ямч чуудаа. Аарон Джонс холын зай шидэлтийг үүсгэсэн шидэлт амжилттай. Тулга хурдан давтгаан гараад ирсэн. Хэцүү байдлаас довтлсон. Зол жаргалын эсрэг довтлоод алдаа салгасан. Хурдан давтлага эхэлсэн. Релерос явуулгад явуулсан. Нэгээр өгсөн дамжуултыг Аарон Джонс цагирган дээрээс төгсгөлөө. Өөрөө давтгааны самбарыг үүсгэсэн Миндуэр өсгөөр эсрэг төгсгөлөө. Алдсан 2 дахь боломжийг үүсгэж оноог авлаа. Нэгдүгээр үед нэг ийм том зайг нь холын зай шидэлтээр шийдэгдсэн байсан. Энэ удаад Релерос кэчин шүүх шидэлтийг 3 оноо олголоо. Тааруу байна уу? Тэгээ дасгалжуулагчд бас тогтохгүй байгаа энэ ороо босгоо үед ирэл байна да. Тэгээд мэдээж бол энэ удирлын одоо дөнгөж ихний хэдэн тоглолт зөндөө цаг хугацаа бол байгаа. За удирдал бол дөнгөж нэг 6-ны 1 рүүгэл орж штэ. За энэс цаашаа одоо ингээ удирлын төгөлдрийн самбар төгөлдөр бөмбөгийг нь Миндуэр булааж аваад давталгаа оновчтой. Туул юм. Миндуэрийн эсрэг Николтерээс шидэх гэсэн орлого бүтэлгүйцсэн өөрөө бөмбөгийг аваад самбардаа төрөгсөн давталгаа оновчтой.
Хатч өөр дөрөө татсан. За бөмбөнөөс саалтгүй мөр хөөргөд явуулсан оног авлаа. Нухсаар байж байгаа 2 оноо болголоо доо. 6 онооны зэрэг 5 цэн шууд дайрж орж ирээд ямар гоё довтлогоо вэ. Тавчин дээр гаргаад өгсөн. Баасан дөрж сайд степ холын за шидэлтний нуудаа загнах томжээ. За тэн дээр Маш сайн хамгаалж энэ да. Өсгөрийн довтлогоо оновчтой. араас орж ирээд өөрөө довтлооны Одоо нэг бөмбөггүй гүйл бөмбөгний шилжилтүүд илүү багийн тоглолт хэрэгтэй байна гэсэн Маккензи мөр татаад гурваа шидсэн шидэлт оновчтой болсон. Заш дөрж урагшаа ордон довтлогыг ихлүүлсэндээ баасан дөрж нэг дохоод ухаалаг довтлогоо байна. За туршлагатай тоглогч яарахыг хүссэнгүй. Маккензи мөр гурваас шидэлт самбардаад унсан. Маккензи харж харж байгаа бөмбөгийн нэг зөгөө тасалсан урагшаа урдан довтлогоонд гарч ирээд довтлогоо алдсан идэж дашторч дутууг нь гүцээлээ. За Росонско дуунж байгаа минь дээр задарчгаараа баруунда яваад их өндөрт хөөргсөн довтлогоо амжилттай. Даруус цоош орсон Маккензи мөр хамгаалагчийн урдуур биеэгээ цаг гаргаад өгсөн. Цэрэнбаатар холын цаа шидэлтийг амжилттай. Өсөгөө судчлаа да Джонси эсрэг шахаад эргээд дундаас Маккензи мөр шидэлт амжилттай. Энүүдээр мөрдөр Ботманд хэрэг таашлаа баасан дөрж дөрсөн дамжуулалт холын цаа шидэлт нь амжилттай болсон. Хамгаалагч аргалсан баасан дөрж бөмбөг шидсээр даш дөрж завчин дээрээс шидэлтийг гүйцэтгэсэн 2 драасан шидэл заграх дунсан хийж ба. Батмандах бодтайлбар ороод хөөргөл явуулсан довтлох амжилттай. Энэ харин бөмбөгөө алдчихлаа шүү. Буцаад хурдан довтлохоо Маккензи мөр гараад ирсэн довтлохоо оновчтой болсон. Өсгөрөг бол аргалчаад байгаа. За цааш нь дамжуулалт гаргаад өгсөн Цэрэнбаатар шиддэг зэг дээрээс шидсэн. Холын цаа шидэлт багийнхаа 85 хоног Өсгөр. За бодтайлбарыг онгойлгосон довтлох амжилттай. Гараас гаргасан юм удаа шидэлтэй алдаж байна. За доор нь даш дөрж бөмбөгийн суулаад авчлаа. Батуйгийн бөмбөг алдал. бөмбөгийн ардаас нь зөгөө тасалдсан. Урагшаа урдан довтлохоонд Брендис Рейлерос довтлохоо оновчтой. Өнгөрлөө. Өсгөр сул коридор үүссэн довтлохоо оновчтой болсон. Брендис Рейлерос оновчтой. Баасан дөрж наашаа гаргаад өгсөн дашторч сув суул. Холын цаа шидэлт оновчтой. Шийдвэр гаргалт зөв байсан гэдгийг баталлаа. Нилээд хэдэн минут ашиглаагүй байж байгаа талбайд оруулж ирсэн. Өсгөрийн ямар гоё хөдөлгөөн бай. Цэрэнбаатарын эсрэг гайхалтай ур чадварыг ганцаарх нь. Тий. Ганцаарх нь дуусгачлаа да. Зөрүүтэр Рейлер бас маш их бүрэн байдлаар оноо авч байна. Лавцэнд баруунда яваад орсон гой дамжуулалтыг үлдээсэн. Төгөлдрийн довтлохоо зэрэг дунжлаа. За Энд хоёр. Элмор контактад довтлохоо гүйцэтгсэн. Рүүки төвлөгч Өсгөрөөс алдаа салгаад довтлохоо оновчтой. хоёр хамгаалагчийг ардаа өргөсөн. Элмор төлдөөсөн. Лайт Элмор дундын зай шидэл амжилттай. За тоглолтын юмлтэй ямар өндөр оноо авалттай юм баггүй гэдгийг харуулж байгаа. За ингээд үзэгчтэй тоглолт албан ёсоор өндөрлөж байна. Завхан Бродерс баг түрүү хэлсэнчлэн сүүлийн 2 тоглолтод харамсалтай байдлаар хожигдсон. За дасгалжуулагчдын байр суурь докторгүй байгаа энэ хэцүү үед маш чухал ажлыг бол авлаа.